Монголын парламент хэнийх вэ? За мэдээж Монголын бүх ард түмнийх гэдэг нь ойлгомжтой. За гэтэл ард түмний мандатаар сонгогдсон улсын хурлын гишүүдийг ард түмнээс асуухгүйгээр үндсэн хуулийн цэц болон намын даргын саналаар эргүүлэн татах хуулийн төслийг ерөнхийлөгч санаачилсан. За бүр тодруулаад хэлбэл улсын хурлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулж гишүүдийг эргүүлэн татахтай холбоотой агуулга процессыг илүү наривчлах хуулийн төслийг төрийн тэргүүн санаачилсан. За энэ хуулийн төсөл парламентын босгод давах уу, давсан ч батлагдах уу гэдг нь энэ хаврын улс төрийн хамгийн анхаарал татсан сэдэв болоод байна. За магадгүй энэ хууль батлагдах хэсгээс шалтгаалж Монголын парламентын хувь заяа шийдэгдэн гих таамаг болгоомжлууд ч хөвөрч байгаа юм а. Хэмжигдэхгүй зүйлээр хэн нэгэн улсын хурлын гишүүнийг зайлуулна гэдэг бол цөөхөн дуулаг дуугүй болгоно гэсэн үг. Цөөх яагаад энэ хуулийн дээр хамгийн их эргэлзэж эсрүүцэж байгаа ч ерөөсөө энэ. Яагаад парламентын олонхын намын даргад эрх мэдлийг төвлөрүүлэх гэж байгаа. Та нар нам доторх зодооно Монгол Улсын үндсэн хуулийн дэг журам парламентын арчлаар тоглож шийдэж болохгүй шүү дээ. Намайг нэгдүгээр ангидээс байхад энэ улс төрдөөс ах нар одоо болтол байж л байгаа шүү дээ. Тэгчээд өнөөдөр биднээс ийм юм ихж байгаадаа та нар өөрсдөөсөө хичээж та нар гол нь биднийг өөрсдийнхөө утсан үхэлдээ коноп болно гэж бодсон. Бид нар тэгээгүй. Бид нар тэхгүй та нарын алдаа дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөхгүй байгаа нь та нарыг нойргон хонуулж байгаа. Тийм учраас биднэрт зориулж оруулж ирсэн хууль. Баярлалаа. Хэрэг нь олдохгүй бол хүнийг нь гаргаж ирж хагаад энэ таалагдахгүй байна. Энэний хэлсэн үг таалагдахгүй байна. Энэ чуулгандаа орж ирэхгүй байна гэж хэлээд ард түмнөөс мандат аваад сонгогдоод ороод ирсэн хүний парламентын танхимаас хөөж гаргах хуулийг хэдүүлээ болохгүй гэдээ яриа сууж байгаа юм. Тэгэхээр харамсалтай гэж хэлэхээс илүү харамсалтай байна. Одоо байгаа хуулийг хэрэгжүүлээд хууль сахиулаад хуулийг нь мөрдүүлээд явах бүрэн боломж байх. Заавал шин зүйл гаргаж ирж, шин хууль гаргаж ирж өш онцонгоо авдаг энэ одоо юу болж байгаа юм бэ? Жагсаалтаар сонгосон гишүүдийг нам эслийн байгууллагын саналын үндсэн дээр ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэн эргүүлэн татах боломж олгож байна гэж харж байна. Энэ бол төрийн эрх мэдэл, ард түмний мэдэл байгаа гэсэн үндсэн хуулийн 3-1 заалтыг бол зөрчиж гэнэ гэж харж байна. Ийм учраас энэ ерөнхийлөгчөөс энэ хуулиа эргүүлэн татна гэж хүсэж байна. Улсын хурлын гишүүдэд хариуцлага тооцоож эргүүлэн татдаг байхыг иргэд шаарддаг. За олон нийтийн энэ шаардлагыг төрийн тэргүүн нийгмийн захиалга гэж нэрийдэн гишүүдийг эргүүлэн татахтай хууль санаачилсан. За гэтэл парламенттай холбоотой хуулийг ерөнхийлөгч санаачлах эрхтэй эрхгүй гэх маргаан сүүлийн сар гаруй хугацаанд өрнөлөө. Тухайлбал ерөнхийлөгч хууль санаачлах хүрээ хязгаараа хэтрүүлж парламентын бүрэн эрхэд хаалтаж байна гэх шүүмжлэлж гарсан. За энэ хуулийг улсын хурал хэлэлцэх эрхч байхгүй гэх байр суурь зарим гишүүдээс гарч байсан. За ингээд ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг улсын хурал хэлэлцэх нь зөв буруу гэх маргаанаа эцэслэхээр гишүүд улсын хурлын нарийн бичгийн даргаасаа тайлбар хүслээ. Өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн энэ хуулийн төсөл бол улсын хурлын гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудал учраас энэ бол хууль тогтоомжийн тухай үндсэн хууль бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй байна гэсэн лавлгаа бас надад бас гаргаж өгсөн байгаа. Улсын хурлын онцгой бүрийн эрхэд халдаж байгаа эсэх асуултын хувьд Монгол Улсын хурлын тухай хуулийн 4-1-д улсын хурлын онцгой бүрийн эрхэд хинч халдаж үл болно гэж заасан байгаа. Үүнд үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-р хэсэг заасан 18 онцгой бүрийн эрхийг ойлгоно. Ерөнхийлөгчөөс санаачилсан хуулийн төсөлний эдгээр 18 онцгой бүрийн эрхтэй хамааралгүй эдгээр бүрийн эрхийн аль нэгийг нь хөндөөгүй байгаа тул улсын хурал хууль санаачлах эрх бүхий субъектийн өргөн мэдүүлсэн төслийг дэгийн дагуу хэлсэн баталгаа нь хууль зөрчсөн асуудал биш юм. За би яг одоо улсын хурлын чуулганы танхимыг гадна зогсож байна. За энэ дотор ард түмнээс сонгогдсон, ард түмнээс мандат авч сонгогдсон улсын хурлын гишүүд улс орны хөгжил болон бусад ард иргэдийн амьдралд тулгамдж байгаа асуудлуудыг шийдэхийн тулд хууль тогтоож төсөл баталдаг байгаа. За ингэхдээ хэн нэгнээс хараат бусаар шийдвэр гаргаж ард түмний эрх ашиглал ажилдаг. За гэхдээ ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл дээр ард түмний мандатаар сонгогдсон улсын хурлын гишүүдийг ард түмнээс зөвшөөрөл авалгүйгээр үндсүүлийн цэцгийн гишүүд буюу үндсүүлийн цэцгийн шийдвэр болон аль нэг намын даргын саналаар эргүүлэн татах гэж байна. За энэ бол ард түмний эрхийг зөрчиж байгаа нэг хэлбэр буюу парламентын ардчлал тэр дундаа улсын хурлын дархлааг алдагдуулахад маш том нөлөө үзүүлэхүйц ийм хуулийн төсөл гэж зарим гишүүд үзэж байгаа. За эндэж зарим гишүүд бол өөрсдийн байр сууриа илэрхийлж энэ үеийн төслийг дэмжихгүй гэдгээ бол илэрхийлээд байгаа.
За харин энэ бол ерөнхий сайдын өрөө барилдаг хэсэг. За яг энэ хаалганы цаана Монгол улсын ерөнхий сайд Монгол Ардын намын дарга учрал бүлгийн гишүүдэд дуудаж уулзсан гэдэг мэдээлэл. За энэ талаар нь ч гэсэндээ Монгол Ардын намын бүлгийн гишүүд нь бол ил цагаан тодорхой бол ярьсан байдаг. За энэ уулзалтын үеэр юу яригдваа гэвэл ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг үзлэрэмтлийнх нь хүрээнд хэлэлцгийг нь дэмжчихээ. Үгүй бол за манай Монгол Ардын намын бүлэг дотооддоо зөрчилтэй эвнэгдэлгүй юм шиг ийм байдлаар одоо ард иргэдэд олон нийтэд харагдаад байна. За ийм учраас хэлэлцгийг нь дэмжчихээ гэдэг урайлгач гэх юм уу, одоо нэг ёсны баг зэргийн шахалт гэх юм уу, ийм зүйлийг ярьсан гэдэг мэдээллийг бол намынх нь бүлгийн гишүүдийн зүгээс бол өгсөн байна. За түүнчлэн Монгол улсын одоо их хурлын дарга бям цогтын зүгээс за энэ үеийн төслийг дэмжчихээ гэдэг шахалтыг ч мөн за бүлгийн зарим гишүүдтэй өгсөн гэдэг мэдээлэл ч мөн явж байгаа юм. Ямар тааж Монгол Ардын намын одоо удирдлагуудын зүгээс за энэ үеийн төслийг улсын их хурл за тэр дундаа Монгол Ардын намын бүлгийн гишүүд бол дэмжиж хүлээгээд авчих юм бол за дотор нь алдаатай зүйл байвал за үндсэн хууль зөрчсөн ч гэдэг юм айлсэл парламентын дархлаанд хаалтсан зүйл явах юм бол засаад сайжруулад явъя гэдэг мэдээллийг бол өгсөн байна. За гэхдээ нөгөө талдаа энэ хуулийн төслийг улсын их хурл одоо хүлээгээд авчихвал юм бол засаж болчихгүй за үндсэн хуулийн зөрчил рүү орох за цаашлаад ерөнхийлөгч бол улсын хурлын одоо үйл ажиллагаанд хаалтдаг ийм муу жишг тогтох эрсдлээ гэдэг адуу байр суурьтай гишүүд цөөнг байгаа. За тэгэхээр энэ тухай гишүүд яг юу гэж ярив чухам яагаад энэ хуулийн төслийг хүлээж авах боломжгүй гэдэг байр суурийг илэрхийлээд байна вэ гэдэг яриаг та бүхэнд яг одоо хүргье. Уриалга нь болохоор олон нийт ингээд бүгдээрээ хүлээж авах үз хариуцлагатай болгоё гэчээд үр дүнд нь нөгөө ард түмний төлөөлөл гэдэг улсын их хурлыг чинь ард түмнээс нь холдуулаад ард түмний илч улсын их хурлын гишүүн бол намын багц даргын командаар хөдөлдөг хуруу дарддаг машин болгох ийм эрсдэлтэй аваачмаар харагдаад байгаа байхгүй юу? Ерөнхийлөгч эрх мэдэл авах гээд байгаа юм шүү. Дургүй гишүүдэд татах гээд байгаа юм шүү гэж. Огтосоо тийм байхгүй. Ерөнхийлөгч юм байхаас үл хамааран энэ өргөдөл гомдол иргэн төвдөө буюу олон нийтийн дээр хяналтыг л оруулж ирж байгаа. Эгүүлэн татах асуудлыг процессжуулах шаардлага байгаа гэж үзэх юм бол тэр асуудлыг улсын хурлын гишүүд нь өөрсдөө санаачлаад оруулж ирж болно. Тэр асуудал бол нээлттэй. Шаардлагатай бол би ч гэсэндээ санаачлаад явж болж байна. Тэгэхээр өнгөрсөн 34-5 жилийн хугацаанд ч юм уу засгийн газар эсвэл улсын хурлын гишүүд өөрсдөө энэ хуулийг санаачилж болох байсан. Гэтэл өнөөдрийн хүртэл нэг ч хуулийн төслийг улсын хурлд өргөн мэдүүлээгүй байгаа нь өнөөдөр зарим одоо ерөнхийлөгчд хамаатуулж энэ хуулийн төслийг эсэргүүцэж байгаа энэ хүчин зүйлсээс харахад болохоор өөртөө хариуцлага тооцъё гэдэг хуулийн төслийг улсын хурлын гишүүд бол оруулаад ирэхгүй юм байна. Хүн л юм хойно янз янзын алдаа гаргачих учраас би алдаа гарах үедээ ийм хариуцлага одоо хүлээе гэдэг хуулийн төслийг өргөн барихгүй гэдэг нь өнгөрсөн 30 жилийн хугацаанаас их тодорхой харагдлаа шүү дээ. А дээр нь гүйцэтгэх засаг. Засгийн газар энэ хуулийн төслийг өргөн барихаар нөгөө их хурал дээр ажиллаа тайлагнадаг гүйцэтгэх засаг хуулийн төсөл өргөн барихаар логикийн хувьд, зарчмын хувьд, улс төрийн хувьд ерөөсө болохгүй байдаг байхгүй. Өнгөрсөн 36 жилийн хугацаанд маш их үн цэнээр хамгаалагдж байгаа Монголын ардчлалын хувь заяа гагцхүү сонгогчдод байх ёстой. Тэр игүүлэн татах хэрэг зөвхөн сонгогчдод, зөвхөн иргэдэд байх ёстой л гэдэг ийм байр суурьтай байгаа. Тодорхой одоо бас институт парламентын бүрэн ирэхэд одоо бас халдаж байгаа. Ийм өнгө аяс одоо бас байж болзошгүй байгаа учраас энэ одоо хуулийн төслийг би бас дэмжихгүй байгаа. Энэ дээр бас нэг хардлага яваад байгаа тийм үндсэн хуулийн цэц улсын хурлын гишүүнийг игүүлэн татах гэдэг нь шүү дээ. Энэ хуулийн төсөл тийм агуулга огт ороогүй байхгүй. Үндсэн хуулийн цэцийн тэр 9 гишүүн улсын хурлын гишүүнийг игүүлэн татахтай холбоотой ийм маргаанд ерөөсөө санаачлал гаргаж оролцохгүй. Монгол улсын ерөнхий прокурор улсын хурлын гишүүнээс түтгэлзэх саналыг 16 үн дээр оруулж ирсэн байна. 6 гишүүнийг нь бол түтгэлзүүлж ирсэн байна. Нийтдээ 22 хүний бүр эрхтэй холбогдлолтой асуудлыг ярьж ирсэн байна. Игүүлэн татах эрх мэдэл бол прокурорын байгууллагад огт байхгүй. За энэ хуулиараа бас цэцэд өгж байгаа юм бол огт байхгүй. Тий. Прокурор бол төдөлзүүлэх саналаа оруулж байгаа. Тэгэл улсын хурлын гишүүнээс төдөлзүүлээд нөгөө гэмт хэрэгээр нь шалгадаг, шүүхийн шийдвэрээ гаргадаг ийм тохиолдол бол өнгөрсөн парламентын хугацаанд байсан шүү дээ. Ёс зүйн ноцтой зөрчил гэдэг үгийг оруулж ирсэн. Ёс зүйн зөрчил гэж юу юм? Ноцтой зөрчил гэж юу юм бэ гэдгээ хуулийн төсөлтөөр дагуулад оруулаад ирэхгүй яасан бэ? Тэгээ их хурл руу авч орж ирээд ингээд нэг сайхан мэтгэлцэн болгох гээд тараага талын нэг затчихдаг. Гэтэл ийм л одоо шударга юм оруулж ирэх гэдэг нь энийг давхар оруулаад ирэхгүй байсан. Энэ хууль засаг төрийг одоо энэ хууль засаг төрийн тэнцвэрийг сулруулж цөөн хэдхэн даргын тохиураар
хэдэн дарга нарт аливаа хууль шийдвэр гаргах эрхийг төвлөрүүлэх эрсдэл рүү чирж байна гэж харж байна. Энэ бизнес эрхлэгчид бол зах зээлд сөрөг дохио өгж байгаамаа. Өөрөөр хэлбэл хувийн хвшил, бизнес хийдэг жирийн иргэний өнцгөөс бол том ухралт болж байна гэж харж байна. Нэг удирдагчийг тойрсон тойрон хүрээлэл, за тэдний гэр бүл засаг байдлаар асуудлууд шийдвэрлэх нь бизнесийн орчинд маш халтай. 3 дахь хөршийн бодлогод сөрөг дохио очно. Төрийн тэргүүн үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд энэ хуулийг санаачлаас өөр аргагүй байсан. Яагаад тэгэхээр хоёр шалтгаан байна. Нэгт Монгол улсын төрийн тэргүүнийг нийт сонгогчд ард иргэд олонхороо сонгодог. Тэгэхээр парламентэд хэн хяналттай байх вэ гэхээр ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч бас хяналт тавьж байна. Үндсэн хуулиар олгогдсон хууль санаачлах эрх нь байж байна. Нэг талд ёс зүйгүй ажлаа тасалдаг, намын бодлогоо сүрдэг гишүүдтэй хариуцлага тооцдог болохын тулд энэ хуулийг батлах ёстой гэж зарим гишүүд үзэж байгаа. Харин нөгөө талд гишүүдийг эргүүлэн татах эрх зүйн орчныг илүү наривчлах шаардлагатай ч үүнийг үндсэн хуулийн цэц болон намын удирдлагууд шийдэх ёсгүй гэж зарим гишүүд эсэргүүцэж байна. За нэг ясандаа үзэл баримтлал нь зөвч, шийдэл нь буруу гэж үзэж байгаа. За гэхдээ шүүмж болгоомжлууд бол хувь гишүүдийн байр суурь. За тэгвэл Улсын хурал судалтай нам эвслүүд ямар байр суурьтай байгаагаа зарлаж эхлэв нэ. За юун түрүүнд хамгийн том сөрөг хүчин болох Улсын хурал 42 судалтай ардчилсан намын гишүүдийн олонх нь энэ хуулийн төслийг дэмжихгүй гэлээ. Ард түмэн сонгоод явуулчихсан төлөөлөгчийг нь намайг төлөөлгөөд явуулсан төлөөлөгчийг нь шууд ёс зүй гэж хэмжиж болохгүй зүйлээр субъектив зүйлээр үнэлж дүгнээд ард түмний сонголтыг засварлах эрх нь харин өөрөө ард түмний эрхэнд тэр олонхын эрхэнд эргээд өөрт нь халдж байгаа явдал шүү. Энэ парламентд халдж байна гэдэг ард түмэнд халдж байна гэсэн утга нэг зүйл шүү гэдгийг л манай бүлгийн гишүүд илэрхийлж ирснийг та бүхэнд хэлье. Ер нь үе үеийн ардчилсан ч бай, ардын намаас сонгогдсон ч бай, үе үе ерөнхийлөгч нар ийм хууль оруулж ирдэг. Энэ хуулийг баталж болохгүй гэж хэлсэн парламентын гишүүн болгоныг хулгайгаа нуух гэж байна гэж шүүмжилдэг. Энэ ерөөсөө шинэ үйл явдал биш. Яагаад үе үеийн парламент энэ хуулийг батлахгүй явсан бэ гэхээр Монголд өнөөдөр парламент байхгүй бол тусгаар тогтмол байхгүй гэдгийг би сэтгэлээрээ мэдэрдэг, мэдж байгаа тийм мэдээлэлтэй ойр хүмүүс учраас парламентаа хамгаалж идэг. Одоо дахиад яг ийм парламент руу халтсан ийм хуулийн төсөл орж ирж байгаа. Ардчилсан намын бүрөвд орж тэргүүтэй гишүүд за ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг олон нийт дэмжиж байгаа учраас за би дэмжинэ гэж мэдэгдээд байгаа. За ил хэлсэн нь энд босгоос биш сонгогчдод таалагдахын тулд за ийм шийдвэр гаргахаас буцахгүй байгаа гишүүд нэгээр тогтохгүй. За учир нь Улсын хурал ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хилэлцэхгүй бол хулгайч авилгачтай хамгаалж за авч үлдлээ гэх шүүмжлэл гарах нь мэдээж. За тэгвэл одоо байгаа хуулиар хэрэг толбогдсон гишүүдээ эргүүлэн татаж хариуцлага тооцох боломж бий. За энэ тохиолдлууд ч цөөнгүй бий гэдгийг хэлж байлаа. За нөгөөтэйгөр ерөнхийлөгчийн хуулийг өргөн мэдүүлсэн нь хууль санаачлах одоо эрх хэмжээгээ хэтрүүлсэн үйлдэл боллоо гэж хүн нам үзэж байна. Дүүрсний хэрэг, хөгжлийн банкны хэрэг гээд асар олон гишүүд том хэрэгүүдэд гэмт хэрэгүүд холбогдсон эдэж нам нэр дэвшүүлээд оруулаад ирдэг. Тэр энэ агуулга асуудлаа бол процессын хувьд наривчлаад эргүүлэн татаад хариуцлага тооцоод явахыг бол дэмжнэ. Тэгэхээр энэ хуулийн төслөө эргүүлж татаад энэ агуулгадаа нийцүүлээд процессыг тодорхой болгоод үндсэн хуулийнхан дээр заасан агуулга хүрээнээс халихгүй байдлаар оруулж ий гэж. Үндсэн хуулиндаа өөрт нь өөрчлөлт оруулж иж их хурлын гишүүний эргүүлэн татах нөхцлүүдийг дэлгэрүүлэх, өргөтгөх боломж нь бол байгаа. Тэгэхээр ийм учраас нэгдүгээрт ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн хувьд санаачлах субъект нь биш юм аа. Тийм учраас энийг бол хилцэж эсгэлэх нь бол бас зөв биш байна гэдэг асуудал хөндөж байна. Хоёрдугаарт агуулгын хувьд үндсэн хуулийн зөрчилтэй нэлээд олон заалтууд байна. Үндэсний эвслийн зүгээс энэ хуулийн төслийг дэмжихгүйгээ илэрхийлснээр заригны зориг ногоо нам болон эрх хоригч намаас бусад бүх нам эвслүүд энэ хуулийн төслийг эсэргүүцэж байгаа нь тодорхойллоо. Ерөнхийлөгчийн санаачилсан энэ хуулийг одоо зарчмын хувьд бол дэмжиж байгаа. Гишүүд хуралдаандаа идэвхтэй оролцох, байр суурьаа тодорхой илэрхийлэх, ажилдаа хариуцлагатай хандах, ёс зүйтэй байх эдгээр зарчмуудыг бол бид зарчмыг дэмжиж байна. Харин хэрэгжүүлэх арга зам дээр бол үндэсний эвслийн зүгээс арга замтаа санал нийлэхгүй байгаа. Манай үндэсний эвслийн хувьд бол бид 4 гишүүн маань байр суурьтай байгаа. Бид бол парламентын дархлааг судруулах
одоо энэ чинь Монгол улсын иргэдийн сонголтыг хамгаалах асуудал байхгүй юу? Тэр тухайн хувь хүн гэхээс илүү иргэдийн эрхчлүүдтэй хийсэн сонголтыг хамгаалж байгаа. Тэгээ сонгуулиар хариуцлага тооцдог байх энэ зарчмыг парламентын дархлааг хамгаалах, ардчлалыг хамгаалах ийм байр суурь дээр бид нэгдмэл байр суурьтай байгаа учраас энэ хуулийн төслийг бол дэмжихгүй байгаа. Ерөнхийлөгч өрөлсөх ерөнхий сайд асан оюун эрдэнийн хандыг дарж, за оюун эрдэнэ талынхны амийг боохын тулд ийм хууль оруулж ирж байна гэж нэг биш гишүүд ярьлаа. За мөн бичлээ. Хүмүүс хоорондын асуудалтай парламентыг хутгаж, за иргэдийн сонгох эрх, өгсөн саналыг үл хүндэтгэж хэдхэн дарга нар үзмжээрээ өөрт таалагдаагүй хүмүүсээ гишүүнээс нь төдгөлзүүлэг байх одоо хуулийн төсөлч гэж хардаж байгаагаа нуусангийн. За ерөнхийлөгчийн талынхны зүгээс ч санаачилсан хуулийн төсөлтэйгээ холбоотой няцаалт нэмэлт тайлбаруудыг хийсээр байгаа юм. За чухам эцсийн сонголт гишүүдэд өөрсдөд нь байгаа юм а.